Дэлхийн болон Монголын кинологийн ертөнцийн иргэн тойрондох мэдээлэл. Үзэгчдийн донд хүлээлт өсгөж буй Монгол киноны нээлтийн сурвалжлал. Тухайн 7 хоногийн шилдэг киноны жагсаалт. Энэ бүхнийг та бүхэн Баасан гарагийн өдөж бүхэн Алдан бөмбөрцөг кино нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй. Сайн байцгаана уу кино сонирхчдоо. Дэлхийн болон Монголын кино урлагийн ертөнцөөр та бүхнийг 7 хоног болгон аялуулдаг Алдан бөмбөрцөг кино нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Кино сонирхогч та бүхний шимтэн үздэг Алдан бөмбөрцөг кино нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Ингээ бүгдээрээ хамтдаа нэвтрүүлгээ эхлүүлцгээе. За ингээд Алдан бөмбөрцөг кино нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчдэд баярлалаа. Одоо үргэлжлүүлэн Хойд Америкийн шилдэг киноны жагсаалтыг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. За энэ 7 хоногийн кино жагсаалтын хувьд цоо шинээр нэгэн кино орж ирсэн байгаа. Энэ киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бас бид үзэгчдэд тун утгагүй хүргэнэ. Гэхдээ эхлээд мэдээж 5 дугаар байранд орсон киноны талаар мэдээлэл хүргэе. За энэхүү жагсаалтын 5 дугаар байранд бид өнгөрсөн 7 хоногоос онцолж ирсэн American Comedy Central гэдэг инэдмийн илгэлдэг их хоёр мундаг хоёр жүжигчин анх удаа дэлгэцийн бүрийн хэмжээний уран сайхны кинонд хүчээ сортол ингээд бол бүрийн хэмжээний маш амжилттай бүтээл болж чадсан байна тийм. Тэгэлгүй яг Океано гэдэг кино энэ 7 хоногт 5 дугаар байранд орсон байна. Гэхдээ ер нь ингээд анзаараад хахад энэ кино бас амжилт төдийлөн олохгүй болов гэж бодож байна л да. Яг энэ одоо оргилынхын дээд зэг байгаа дараа 7 хоногоос хугарлын зэг дээр хүрсэн тийм. Доошоогоо бас унах магадлалтай байж магадгүй. Яг киноны хувьд бас үнэхээр харуудын амьдралыг бас сонирхолтойгоор одоо судлан ч юм уу тийм. Муурныхаа хойноос одоо хөөж явж байхдаа муураа хайж явах хоорондоо бас харуудын гудамжны одоо амьдралаас хоёр залуу хэрхэн суралцж байгаа вэ гэдгийг хөгжилтэйгээр харуулсан болов гэж бодож байна. За ингээд энэхүү хоёр залуугийн муураа болохоор хэрхэн хөгжилдөж байгаа элэг хөшөөм түүхэл гэж одоо Америкчууд бол онцлоод байгаа энэхүү киноны трейлерыг хамтдаа хүлээн авч үзье. Сайн уу анда юу вэ да? Амьдрал утгагүй санагдаж байна. Юу болов? Дээзээ салжчихсан. Хэмбэ? Бүхэм зүгээр болно заяа. Тийм шүү. Кинотой танилцсан. Гүйлгүй дээ. Амьдралдаа үтсэн хамгийн өхөрд мууж байгаа юм шүү дээ. Хаалга өнгөрөх гэсэн юм уу? Кино. Кино. Уучлаарай. Юу вэ өгшөө? Манай байр руу гадны хүү орсон байна. Сэжигтэй зүйл харагдсан уу л гэж. Юу гэж 17 дугаар гудамжны хулгайнууд харагдсан шүү. 17 дугаар гудамжны хулгайнууд одоо хаана байна? 17 дугаар гудамжинд тал байна. Яавал хийжтэй юу ч гэсэн одоо юу болохыг харъя л да. Тэхүү. Нэг шар хэрэг. Би цагаан дарсаа калимаар өн. Андаа сонс анхаарал тэгээ чинь. Яава. Энд ийм байдлаар ярьж болдгоо мэдв. Тэгвэл бид хоёулаа асуулт орчоод байгаа юм би. Чи байнга шон рейтер шиг бовтондаг шүү дээ. Би наадахтай чинь санал нийлэхгүй байвал юу гэж. Ингээд нэгрээс үгээ хэлчих юм да. Залуусаа та нар зөв газараа ирсэн юм уу та? Тийм шүү. Бид хоёр зөв газараа ирсэн байна. Бидэнд кино хэрэгтэй байна. Шууд хөлөхэд хар зах тэр гэмт хэргийн бүлгийн тэжээвэр амтны хэрэгцээ гарч чад байна. Ямар новшин вэ? Би яасан ч хууль зөрчмөргүй. Хоёлаа жаахан юм зөхөж яриад тэгэл киног буцаагаад авчид болно шүү дээ. Чи хүн алуулахыг өмнө нь харж байгаагүй ч юу? Намайг харж байгаагүй гэж байгаа юм уу? Болдоо залуу минь. Кино чи хэрэгтэй байна. Чи надад хэрэгтэй байна. Чи хаана байгаа юм бэ? Юу гэсэн үг? Чи намайг хаана байна гэж бодов? Чи яагаад ингэж сони яриад байгаа? Би хаяа ингэж ярьдаг юм аа. Чи яагаад ийм хачин гэр бүлийн машин ундаг юм бэ? Жинхэнэ чангарууд анхаарал татгааргүй машины ард нуудаг юм шүү дээ. Зүгээр дээ. Зүгээр кино. Кино. Муучгаа чи хаана вэ? Энд юу гараач? Ингээд ямар новшин вэ? Баазара энэ чил миний дуу шүү дээ. This my shit right here. Бокс офисын шилдэг 5 киноны 4-р байранд орсон кино та бүхэндээ яг одоо танилцуулах гэж байна. Тэгэхээр Цасангоогийн домог гэдгээр манай үзэгчид ол мэднэ. Тэгэхээр Ханцман Өвлийн дан гэсэн Анчин гэсэн энэхүү кино маань
4-р байранд орсон. Хэдийгээр кино шүүмжлэгчдээс одоо тааруухан үнэлгийг аваад байгаа хэдий ч ер нь бол байраа хадгалсаар байна гэж үзэж байна. Тэгэхээр хэдийгээр сунжирсан, завдахгүй гэд хүмүүсээс одоо тааруухан үнэлгээ авч байгаа хэдий ч байраа хадгалаад байна гэдэг бол хүмүүс өөрөө энэ киног их үзхийг хүсэж байна гэж ойлгоод байна л та. Энэ киноны эхний анги ч гэсэн өөрөө Хойд Америкийн шилдэг кино шүүмжлэгчдээс ихээхэн шүүмжилт өртсөн. Ер нь зохиолных гоё байхад кино дэлгэцийн бүтээл болохтой тун маруухан кино болгосон байна гэсэн байдлаар найруулагч шүүмжиж ирсэн. За тэгвэл энэ хүү шинэ анги буюу Анчин өвлийн дайн нэртэй уран сайхны киноны хувьд метраж буюу үргэлжлэх хугацаа нь хэтэрхий урт байна. За дээр нэгдүгээр анги дээр тэрхүү утга төгөлдөр төгсчихсэн байхад дахиад нэг хатан гадаж ирээд энэ киног бол шаардлагагүй юм үргэлжлүүлэх санхүүгийн хувьд бол ашиг орлого эрэлхийлсэн ийм одоо нүүдэл хийгээд байна гэсэн өнцгөөс ус кино судлаач шүүмжлэгч нар хандаад байгаа юм билээ. За ямар ч тач 115 сая $1 зардлаар бүтээгдсэн энэ хүү кино өнгөрсөн 7 хоногийн байдлаар аль хэдийн 150 орчим сая $1 ашиг орлогыг цуглуулсан. Эндээс харахад бол зардлаа аль хэдийн бүрэн өгсөн. За мэдээж цаашдаа бол гарсаар ойролцоогоор нэг 200 сая $1 босыг алхаад тун удахгүй бас кино театруудын нэлээснээс буух болов гэж бодож байгаамаа. Хэрв та бүхэн Засангагийн төвийг хүлээж байгаа бол тэр биш. Харин түүний өмнөх болсон үйл явдал юм. Талимын. Энэ дэлхийд хэн хамгийн гоо үзэсгэлэнтэй вэ? Та шүү дээ хатан минь. Гэхдээ удаан биш. Таны дүүгийн хүүхэд өсөж томрон хамгийн үзэсгэлэнтэй нь болох болно. Нэг зүйлийг санаарай. Хэрв тэр хүүхэд ямар нэгэн аюул тохиолдохоос таны дүү гайхалтай хүчин чадлыг нэ илрүүлэх болно. Тэр бол манай дэлхийд байхгүй их хүч. Тэр сэтгэлийн өвчин шаналлаас ангиж ирэхин тулд сайн санаад хатан өөрийнхөө зүрхийг тойруулан мөсөн хэрэм босгосон байна. Тэр хүүхэд өсгөж чадахгүй ч оронд нь айрмыг бүрдүүлэхээр шийдсэн байна. Та нар бэлтгэл сургуулах болно. Та нар миний анчид болох болно. Сайн харууллаа. Би чамайг хүчрэхэг болсон гэж бодсон. Чи урдын адил сул дорой өрөвдөлтөй хിവэрл байх шүү. Энэ бол миний хаант ус. Чи юм хэлвэ? Толны гайхамшигын тусламжтайгаар би дэлхийн ертөнцийг захирах болно. Аюултай зүйлсийг туулж өнгөрүүлж байж л хатууж байна. Бид түүнийг устгах нь. Хамтдаа. Чи хэн байхыг хүсэж байна? Толиг ялсан сайн баатар болохыг хүсэж байна уу? Хаант улсыг аврах нь уу? Тэгдэм бол гэж. Чи бэлэн үү? Анчаа. Би та нараас бүгдээс чинь илүү хүчрэхэг. Эхлээд үзүүл яасан? Засангагийн өмнөх түүх. Дэлхийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлогч гэж хэлж болохоор Хойд Америкийн шилдэг киноны жагсаалтыг үргэлжлүүлэн хөргөж байна. За ингээд кино жагсаалтын маань 3-р байранд нэгэн романтик инээдмийн уран сайхны кино орсон байна. За энэхүү киноны найруулагч нь 2010 онд Валентины өдөр киног нээж дэлхийн хэмжээнд тесрэлт хийсэн. 2011 онд New Year's Eve буюу шинэ жилийн өмнөх өдөрт нэртэй уран сайхны кино хийж байсан. За өмнө нь онцлогуудын бас хэлжсэн да. Ерөөсөө л Холливуудын хамгийн алдартай шилдэг жүжигчдийг дэлгэцнээ нэгтгэсэн. Үнэхээр мундаг продюсер, менежментийн ухаантай найруулагч учраас энэ найруулагч Гэри Маршалын кинонд дандаа Холливуудын супер алдартнууд тоглодог. За тэгвэл энэ удаад Julia Roberts, Jennifer Aniston, Kate Hudson нар бас дэлгэцнээ хамтан тоглосон киноны их амжилт гаргаж байна тийм. Ер нь бол бас ээжүүдийн өдөр киноны хувьд их амжилт үзүүлж байгаа түрүүн хэлсэн тийм. Яг нэг одуудыг одоо нэг кинонд цуглуулна гэдэг манаас маш олон үзэгчдэд таалагдах одоо тийм боломж гэж ойлгож байгаа. Яг энэ стандартыг бас Монголд бас аль хэзээ нэвтрүүлсэн гэж хэлж болно. Тэгэхээр одуудыг нэг дор одоо бөөгнөрүүлдэг тийм кино бас хоёр ч одоо хийгдчихэд байна. Тэгэхээр хаан давхар цохилт байна. Хожлын нүүдэл гээд байна. Тэгэхээр ер нь бол бас энэ стандартыг Монголд нэвтрүүлэхэд хүмүүс бас өөр өөрийнхөө үнэлж байсан. Тэгэхээр яг Хойд Америкт ч гэсэн
зарим үзэгчдийн хувьд олон одыг нэг дор харах нь гоё боловч нөгөө талаасаа одоо юу гэдэг чинь зөвхөн хайртай жүжигчнийхаа тоглосон киног бас зарим нь үздэг. Гэхдээ энэ киноны хувьд бас байраа алдахгүй ингээд хадгалаад дээгүүр яваад байна гэдэг бол маш их хашиг бодлого зөвлөх болов гэж бодож байна. Ингээд трейлерээ бүгдээрээ хамтдаа үзцгээе. Сайн байна уу Атлантачуудаа? Та бүхэнд ээжүүдийн баярын минь төргий. Хөөе, ийм хол хүн сидэж болохгүй. Аав зөвшөөрдөг. Аав чинь та нарыг дотор хөцгөө явуулдаг хүн шүү дээ. Хөөрхөн хүн Валентины өдөр найруулагчийн ээлжид бүтээ. Саныг эксэн дахиад гэрэлсэн юм лээ. Тэр нь баг 12-т гин шүү. Та над руу жирэх чи эсвэл тавилчаарай. Тэр сая юу ч юу? Та бүхэн киноноос энэ дэлхийн хамгийн чухал ажлын тухай үзэх болно. Тэр өөр залуугийнхаа үлээчлээ шүү дээ. Чи явсан дээрээ. Өөрийгөө өвтгч. Энэ хавар дөрвөн гэр бүл хоорондоо нэгдэж өөрчлөлт хийх боломж гарна. Та нар чинь Техас байх ёстойсэн мэт дээ. Тэд өөрчлөлтийг өөдрөгөр хүлээн авч сурна. Хөөе, та нар сонирхолтой л байгаа. Аавынхаа шинэ гэр тонох нь шүү дээ. Тэр өөрийгөө бидний ээж гэж дуудуулах хүсэж байгаа. Хөөе, тэр тийм ээ, оронд нь хадагтай гэж дууд. Гинтийн зүйл Та хүүхдтэй. Карьер намайг цаг ойлгож чаддаг учраас байхгүй. бэлтгэлтэй байгаарай. Хинд гэж гар өсөг зөргөө. 4-р сарын 29-ноос эхлэн инээдмийн кинонуудын их болсон кинотой уулзаарай. Хонгор минь цөөхрөө шээж болохгүй штэ. Jennifer Aniston, Kate Hudson, Julia Roberts, Jason Sudeikis. Энэ бол ээжүүдийн өдөр. Ээжүүдийн өдөр. Над руу жирэгчхэрээ. Би чамраа бичнэ. Байц юу гэсэн бэ? Ойлгомжгүй байгаа ч тэгдгээ. Алтан бомбцог кино нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид бокс офисын шилдэг кинонуудыг та бүхэндээ танилцуулж байна. Тэгэхээр эхний 5 байрын за 2 дугаар байранд орсон киног та бүхэндээ яг одоо танилцуулах гэж байна. Тэгэхээр 3-7 хоногийн турш 1-р байранд жагсаж байсан Jungle Book кино энэ 7 хоногт 2 дугаар байранд унсан байна. Тэгэхээр ер нь бол компьютер графикийн гайхамшигыг харуулсан энэ бүх кино нэлийн удаан бас байраа хадгалсан гэж хэлж болно. Хэрвээ энэ 7 хоногт 1-р байранд тэлсэн бол 1 сар одоо манлайлах юм боломж байлаа гэх тийм ээ. Ер нь өстөл нөгөө хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг энэ кино 3-7 хоног Jungle Book ноёлж байгаад за ингээд Jungle Book-ийн ноёрхол унлаа. Гэхдээ магадгүй бас 2 болон 3 дугаар байр ер нь топ 5-ын одоо шилдэг киноны жигсаалтаас ойрын хугацаанд бол ерөнхийдөө бол мултрахгүй бол яг байр бол доош буух байх гэж бодож байна. За санхүүгийн хувьд бол 1967 онд бүтээгдсэн энэ хүүхэлдэйн кино бүрийн хэмжээний уран сайхны кино болох Сууг хувилбар нь өөрийнхөө үндсэн зардал болох 175 сая долларын зардлыг аль хэдийн хэд дахин нугалж олоод байгаа. Бүр статистикийг тодруулаад хэлэх юм бол 780 сая долларын ашиг орлогыг Jungle Book буюу Мауглигийн түүх уран сайхны кино олоод байгаамаа. За мөн нэмээд хэлэхэд бас өмнө ч бас хэлжсэн Холливуудын алдартай жүжигчид за тухайлбал 12 жилийн боолчшил уран сайхны кино одоо тоглосон дүрээрээ Оскарын шагнал авч ирсэн. Өнгөт дээрс Lupita Nyong'o гэж жүжигчийн кинонд дуу оруулсан. За мөн Lost in Translation буюу орчуулгын явцад төөрөлц нэртэй уран сайхны кинонд тоглосон алдарт Холливуудын жүжигчин Оскарт авч ирсэн. Bill Murray энэ кинонд дуу оруулсан. За мөн түүнчлэн Scarlett Johansson, Ben Kingsley болон Gandhi гэдэг алдарт одоо Махатма Гандигийн дүрийг одоо бүтээсэн. Энэ алдартай Холливуудын жүжигчид энэ хүүг одоо кинонд дуу оруулсан байна. Чи энд ганцаараа байгаа мó? Ширэнгэн ойнгонд ганцаараа юу хийж байгаа юм? Энэ хавар Чи өөрийгөө юу гэдгээ мэдэхгүй гэж юу? Карибын тэнгисийн дээрэмшд кино хүргэсэн студийн дараачийн бүтээл. Би чамайг юу гэдгийг мэднэ. Төмөрхөн киноны найруулагчийн ээлжид бүтээл. Би чамайг хаанаас ирснийг мэднэ. Адл явдлыг авчрах болно. Амьдруулах болно. Бяцхан өрөвдөм жаал минь. Би чамд анхаарал тавина. Одоо айцаасаа сал. Надад бүрэн итэг.
За ингээд бокс офисын шилдэг киноны жигсаалтын 1-р байранд орсон кино хүрэх гээд бэлэн болоод байна. За юуны төрөнд хүлээлт дууслаа гэж хэлмээр байна. Ягаад гэвэл 2016 он гарснаас хойш Супермен болон Бэтменийн эсрэг киног маш их хэмжээний хүлээлт байсан. Энэ кино дэлгэцнээ тавигдсан. Кино судлаач шүүмжлэгч болон кино сонирхчдын хүссэн хүлээж байсан тэрхүү амжилтыг бол гаргаж чадсан. За тэгвэл дараачийн тесрэлт болох Ахмад Америк Иргэний дайн нэртэй уран сайхны кино нээлттэй хийлээ. За энэхүү киноны трейлер цацагдсан цагаас хойш ер нь 2015 оны сүүлчээс 2016 оны эхний 5 сарын хугацаанд бол дэлхийн хэмжээний хүлээлтийг үүсгэсэн. Ойлгомжтой яагаад вэ гэхээр үзэгчдэд болохоор Пол Рад гол дүрийг нь бүтээгээд Ant-Man нэртэй хүн шоргооч нэртэй уран сайхны кинонд тоглосон. Энэ кино бол 2015 онд их амжилт гаргасан. Тэгвэл энэхүү шинэ кинон дээр хүн шоргоолж Spider-Man-ийн эсрэг. За дээр нь хар бэлэвсэн эмэгтэй буюу Наташа Романов гарна. За хамгийн гол зөрчил за мэдээж ойлгомжтой. Америкчууд төдийгүй дэлхийн нийтийн хамгийн хайртай аврагч гэж хэлж болохоор Captain America буюу Ахмад Америк нь энэ кинон дээр төмөр хүнтэй бас шүргөөцөлдөж байгаа. За мэдээж шүргөөцөлдөг болсон гол шалтгаан нь бас өөрсдийнхөө хүрээнд дэлхийг аюул занлаас аюулгүй байлгах тал дээр тэр ямар байх ёстой гэх тал дээр үзэл бодлого зөрчил гарсан байгаа тийм. Энэ киног үзсэн л дээ 3 цаг үргэлжлэх энэ кинонд бол 5 Баатар эсрэг 10 Баатар хоорондоо. Тийм 10 Баатар хоорондоо өсөлдөж байгаа. Тэгээд би энэ дээрс яг гол 2 Баатар Iron Man болон за Ахмад Америк хоёр хоорондоо ингээд сөргөөцөлдөж байгаа ч гэсэн нөгөө хоёрынхоо нэгээр ингээд дэмжиж ингээд 5-5 болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд шидэт 10 Баатар цуглана гэхээр зарим нь бол би үнэхээр танихгүй мэлээ. Яг гол нөгөө нэг кинонд гарсан Баатар зөндөө байгаа боловч тэнд нөгөө жижигхэн юмыг том болгодог, томыг жижиг болгодог Баатарч гэдэг ч юм уу тий. Тэгээд Puma шинээр гарч ирдэг ч юм уу. Тэрийг бол би мэдгүй л дээ. Урд нь болохоор хүмүүс кинонд байдаг гэдэг чийсэн. Энэ дээр бас жоохон тайлбар өгвөл. Энэ бол ер нь сая ингэсэн л дээ. Marvel Comics-ийн зүгээс өмнө тэр дээрүү дэлхийн нийтэд хүртсэн хүмүүс танигдсан хэдэн 10 жилийн турш танигдсан байсан супер баатруудаас гадна сүүлийн үед гарч ирж байгаа. 2014-15 оноос гарч ирж байгаа энэ хүн шоргоолж. Пол Радын бүтээсэн хүн шоргоолж болохоор ихээхэн тийм инедмийн дүр талтай. За акшн төрөл жанраас жоохон холдсон юм болов уу гэсэн шүүмжил байсан ч гэлээ энэ кино өөрөө инедэм, тулаан, акшн гурыг их гоё нийлүүлсэн юм кино учраас хүмүүст бол их хэмжээний таашаалт нийцсэн гэж хэлж байна. За тэгвэл яг л ийм шинээр гарч ирж байгаа супер баатруудаа Marvel Comics-ийн зүгээс дэлгэснээр хуучин болон шинэ супер баатруудын хоорондын дэмжлэг нэгтгэсэн. За дээр нь энэ төмөр хүн болон Ахмад Америк хоёрын хоорондоо ширгөөцөлт болсон гол шалтгаан нь төмөр хүн яагаад дургуутсан бэ гэхээр Ахмад Америкийн 2 дугаар ангид гардаг шнэ өвлийн цэрэг гэдэг нөгөө Баки гэдэг. Бакиг болохоор өөрийнхөө яг хуучныхаа найз хэвээрээ байгаа гэж Ахмад Америк бодоод байгаа. Гэтэл гадна талаас нь харахад бол Баки гэдэг найз нь хэвээрээ байгаа боловч тэр хүн бол төмөр өвлийн цэрэг болоод хувирчихсан. Дайсны хүн болоод хувирцсан гэдгийг нь бол төмөр хүн ойлгочихсон байгаа учраас түүнийг Ахмад Америкт тайлбарлах гад мань хүн ойлгохгүй учраас хоёр супер баатар маань хоорондоо ширгөөцөлтөд ингээд киноны туршид хагаралт юм болов. Би бол киног үзээгүй байна. Тийм юм билээ. Яг үзсэн хүн яв. Гэхдээ энийг бол үзэгчид яг кино театраас үзэх боломжтой. Тийм яг гэвэл кино театрууд манайх Монголд бас дэлхийн нээлт зэрэг болсон учраас үзэх боломжтой тий. Тэгэхээр Баки бол яг буцаад эргээд найзаагаа санаж байгаа. Тэгэнгүүт Бакиг зүгээр өөрийнхөө эрх ашигын төлөө нэг хүн ашиглана. Яаж ашигласан бэ гэдгийг та бүхэн киноноос үзэх боломжтой. Ингээ хоёлаа трейлерээ өргөхөө. За тэг ингээд хамтдаа трейлерээ хүлээн авч үзье. Бидний ажил болоо. Бид аль болох олон хүнийг л аврах ёстой. Зарим хүнийг аврах боломжгүй байдаг. Гэхдээ бууж өгөх ёсгүй. Нью-Йорк, Вашингтон DC, Сиковия. Одоо болно. Ахмадаа хүмүүс айж байна. Тийм болохоор би энд байгаа. Бид нарыг хянах зүг. Ямар ч тохиолдолд хяналттай байх хэрэгтэй. Таны намайг уучлаарай. Гэхдээ зарим зүйлүүд дээр бид өөрсдийнхөө байх шаардлагатай үе гэж би санал нийлэхгүй байна. Заримдаа би чиний над ярилцсан сайхан шүднүүдийг цөм цөхмөр санагдах юм. Бид өөрсдийгөө төгс биш гэдгийг мэднэ. Гэхдээ хамгийн аюулгүй хувилбар нь бид өөрсдөө. Рог! Хүн төрлөختөн
чамайг буруугаар бодож байж. Тэд чам руу ирэх болно. Болгоомжлох ёстой нь би биш ах. Заавал нударгаар асуудлыг шийдэх албагүй шүү дээ Тони. Чи дайныг эхлүүлсэн шүү дээ. Гараа буулга. Сүүлчийн анхааруулга шүү. Би дахиад өдөржин зодолцсон ч болохоор байна. За, би төвчээрээ барж дууслаа. Дээврийн залуу ихлээрээ. Сайн уу залуусаа? Кино нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгчдэд баярлалаа. За үргэлжлүүлэн нэгэн сайхан мэдээлэл бас хүргэмээр байна. Энэ дээр би бас өөрөө манай нэвтрүүлгийн зүгээс нэвтрүүлгийн хамт олонны зүгээс олзуурах хөштэй мэдээлэл гэж бод хэлмээр байна. Ер нь дэлхийн хэмжээнд нээлттэй ээж байгаа 2015-аас 16 оны хугацаанд хүмүүс тасрах хэмжээний хүлээлт үүсгээд байгаа тэр супер блокбастер кинонууд Хойд Америкт болон за Европын улс орнууд, Азийн өндөр хөгжилтэй улс орнуудад нээлттэй хийхдээ яг зэрэгцэл Монгол улсын томоохон бүгд одоо кино театрууд нэгэн зэрэг нээлттэй хийдэг болсон. Зөвхөн нэгэн зэрэг нээлттэйгээд дэлгэцний гарахаас гадна их гоё улаан хивсний ёслолч гэдэг юм ямар нэгэн байдлаар хүмүүсийн анхаарлыг татсан арга хэмжээ ёслолуудыг зохион байгуулдаг бас нүрийг сонирхолтой байна тийм. Тэгэл байх уу? За энэ удаагийн яг Ахмад Америкийн дэлхийн нээлтийг Хүннүү синема хийсэн байгаа. Бид яг энэ одоо нээлтийг онцолж очиж сурулж байсан. Тэгэхээр энэ одоо нээлтийн улаан хивсний ёслолд мэдээж олонний танил эрхмүүдийг гуйрсан. За олонний танил эрхмүүдээс гадна бас мэдээж кино сонирхогчид маш олон залуучууд өргөсөн байгаа юм л та тийм. Тэгээд энд киногоо үзэхээс гадна бас үзэгчдийг урамшуулах. За ялангуяа бүр энэ киноны одоо шүтэн ширэгчдэд маш их баярлсан болоо гэж бодож байна. Яагаад гэвэл суглуулад за суглаа болгон Азтай одоо шагналтай байгаад яг Avengers-уудын зурагтай, Captain America-ийн зурагтай тийм шагналуудыг өгчээсэн л та. Миний хувьд хэм бол сарвчтай малгай бас хоцсон байгаа. Бас өргөн бэлгтэй тийм. Тэгэхээр чи яг нөгөө үлгэрийн жоох шидэт баатруудад хайртай хүмүүсийн хувьд бол тэр бол үнэхээр гоё гэж болж тийм. Мэдээж тийм бүтээгдэхүүн бас манай Монголд бол тэр болгоом бас борлуулдаг учраас тийм гоё гайхалтай гинтийн бэлэг болж чадсан гэж хэлмээр байна. Ингээд нээлтийн сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна. Мэдээж хамгийн өдөр төрөөрөж хэлбэр дэлхийн хэмжээний нээлт Монголд хийж сайн.
зэрэг болж байгаа юм. Хоёрдугаар нэг үеийн хэмжлэлтэй гарах. Киноныхоо дууны тохиолдлого одоо тэгээд тэр гарц бүх зүйлээс нь шалтгаалаад кино театрууд маань их зүйлийг бэлддэг байна л да. Шууд гарч байгаад нь болох юм. Ямар кино гэсэн сайн үздэг. Хүн жил үлээж штеп киног. Тэгээ нэг Баки амьд байгааг хараад Spider-Man орж ирж байгааг хараад би Spider-Man-ыг яг энэ тиймд орж ирэхийг амар бодсон байхгүй. За сайн байцгаана уу? Манай Хүннүс синемад өнөөдөр яг одоо Captain America Civil War кино нээлттэй байна. Кино болгон дээр special screening гаргаж одоо тухайн кинотой холбоотой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байгаа. За өнөөдрийн онцлог гэвэл кинонд уригдсан зочид маань ирж байна. За мөн тасалбар бүрт одоо амтад попкорн, за коктейл, за мөн кино компаниас ирсэн гарын бэлгүүл дагалдаж байгаа. За мөн кино танхим руу ороход одоо яг тухайн танхимд орсон үзэгчдэд зориулсан онцгой бас кинотой холбоотой бичлэг одоо видеонуудыг гаргаж байна. За одоо яг ийшээ одоо орвол одоо та бүхэн бас тэрийг үзэж сонирхох боломжтой байгаа. За ингээд дэлхийн хэмжээний нээлт Монгол улсад бас хийгдсэн бол өөр нэгэн Монголын уран бүтээлчдийн хийсэн он сонирхолтой бас нэгэн кино өнгөрч байгаа өнгөрсөн 7 хоног нээлттэй хийсэн байгаа. За ер нь ингээд ойрын өдрүүдэд харж байхад бас 7 хоногтой нэг юм 10 хоногтой нэг Монголын кино урлаг бүл нэмэн шинж сонирхолтой кинонууд орж ирж байгаа нь өөрөө бас их анхаарал татж байгаа. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол Монголд бас яг кино үйлдвэрлэлийн сар эхэллээ гэж хэлж болно. Тэгэхээр хаврын энэ өдрүүдэд 6 дахь хүсэл гэсэн кино нээлттэй хэлээ. Тэгэхээр 6 дахь хүсэл киноны хувьд гэх юм бол за найзууд театрын ээлжит бүтээл. Тэгэхээр найзууд театрын одоо ээлжит бүтээл гэдэг маань соёл урлагийн сургуулийн хөгжимд драмын ангийг төгссөн нэг ангийн найзууд энэхүү киног хийсэн байгаа. Тэгэхээр найруулагчаар тулгай ажилласан, продюсераар жүжигчин уугнаа ажилласан энэхүү кинонд бас гол дүрт нь өөрөө тоглосон. Тийм жүжигчин Уянга болсон байгаа. Тэгэхээр ер нь бол эмэгтэйчүүдэд тулгарч магадгүй тэр аимшигт өвчнийг одоо хэрхэн тесвэрлэж байгаа вэ? Хэрхэн давж гарах вэ гэдгийг энэхүү киноноос үзэхээс гадна найзуудын одоо нандин холбоог энэ киноноос харж болох юм. Тэгэхээр та бүхэндээ бас бид нээлтийн сурвалжлагыг хүргэхээр бэлтгэсэн байгаамаа. Ингээд нээлтийн сурвалжлагаа планно. Маргааш гэж болохгүй бол яах вэ? Энэ нар дахиж мандахгүй бол яах вэ гэж юу? Шаатаа, чирмээ оцсон шүү. Чи юу амьдралыг юу гэж боддог? За 6 дахь хүслийг юу болохыг бол манай үзэгчид маань ирээд үзээсэй гэж мэдээсэй гэж хүсэж байна. Би тэгээд киноныхаа нээлтийн өдөр анги хамт олонныхаа үүднээс кино группийнхаа нэрийн өмнөөс телевиз хийж байгаа бүхэл хүмүүстээ нэг зүйлийг уриалж байгаа. Хин нэг хэрвээ та эсвэл гомдоосон бол яг одоо уушлахгүйгаарай. Тэгээд өөрийнхөө хүслийг биелүүлэхээс өмнө хин нэгний хайртай хин нэгнийхээ хүслийг заавал биелүүлээрэ. Өглөө босохдоо дандаа нэг хүний хүслийг биелүүлэндэ гэж сэрж байгаарай. Тэгвэл амьдрал чинь илүү гэрэл гэгээтэй, илүү утга учиртай, танд илүү амттай байх болов уу гэж уриалж байгаа. Таны амьдрал одоо хоногор хэмжигдэх бол. Чиний зорилго чинь юу юм? Энэ киног ирж үзэж байгаа хүн бол өөрийнхөө амьдрч чадж байгаа юугүй юу гэдгээ ухаарад бодоосой. Энэ тухай бас ямар нэгэн байдлаар одоо бие биентэйгээ бас ярилцаасай. Бас найзуудын бусдын хүслийг биелүүлээд ямар их аз жаргал мэдэрдгийг бас мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ өнгөрсөн амьдралаа өөрийнхөө амьдраад ч юм уу одоо ямар нэгэн хариуцлагуудад харагдаад хариуцлагуудын гинжин хэлхээс байлгаж биш амьдралыг яг л бүгдийг нь мэдрээд шин мэдрэмжүүдийг мэдрээд бодит мэдрэмжийн гинжин хэлгээс болоосаа. Аавн бодож байна. Шудраг швэштэй халаа. Чинь хэлтэй. Энэ киноны хувьд гэх юм бол миний хувьд ямар ч гэсэн ангийнхны 10 жилийн ойн уран бүтээл гэдэг үгээс миний хувьд бол зүгээр яг ямар ч гэсэн оролцсон. Тэгээд би нөгөө тухайд өөр киноны зураг авалтайс учраас тэгээд жижиг сажиг одоо ямар л асуудал гарна те энэ тэнд ингээл нөгөө болохгүй бүтггүй ингээл зургийн киноны арын албаныхан ч айгүйх ажиллал өгдөг штэ. Тэгэл болохгүй юм гарангууд би билүүгээ яриад за тэрний энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй нэг хэрэгтэй тэгэл аль болох ярьж ингээл ирсэн асуудал болгоныг зохицуулаад ингээл явуулж исэн. Би дуусгаад залаа. Таны найдлага маш бага байсан. Нэмсний зөвлөгөөний хурал хийгээд таны өвчнөд талаар дүгнэлт гаргаад. Манай дандаа
киноны тэр тоглодог болохоор би аавын ажлыг, мэргэжлийг дараа өвлж авна гэж боддог. Манай аавын 247 градус дээр тоглодог. Тэгээ ууртай дөрөв таалагддаг. Та бүхэн энэ киног ирж үзээрэй гэж урьж байна. За баярлалаа хуулаа. Ахаад баярлалаа минь. Яг одоо миний ард явж байгаа 6 цэцэг киноны маань яг үндсэн саундтрак нь явж байна. Энэ бол дуучин Хишиг далаа дуулсан. Би амьдрмаар байна гэдэг нэртэй дуу. Сая бид нээлтэн дээр бас нэг дуу дуулсан. Энэ бол бидний урдны уран бүтээл болох амьдралын амт кино. Найзуудаа, дурлал хайрдаа үнэнч байгаарай. Энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаарай гэж урьж дуулж байгааг сонссон тийм ээ. Тэгээд яалтчгүй таны өөрөө чи хэлдгээр бол бид нар хөгжим драмын ангийг төгссөн учраас сая бол бүх зүрх гаргаж дуучдын өмнөр орж дууллаа. Тэгээд үнэхээр сэтгэл сайхан байна, хангалуун байна. Манай киног ирж үзэж хин нэгний хүслийг биелүүлэх ямар гайхалтай байд юм бэ гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна. Би амьдрмаар байна. Алтан мөрцөг кино нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа бокс офисын шилдэг 5 киног та бүхэндээ танилцууллаа. Түүнчлэн Монголд нээлттэй хийсэн Капитан Америкийн тухай нээлтийн сурвалжилгыг мөн түүнчлэн 6 дахь хүсэл киноны нээлтийн сурвалжилгыг багтаасан юм а. За ингээд энэ 7 хоногийн маань Алтан мөрц нэвтрүүлгийн дугаар та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд эх 7 хоногийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. Баяртай. Баяртай.